Монголчуудаа энэ хөлбөмбөгч бас чанга спорт шүү. 14 хоног шараа тайлчаал сэргэхэд л дөнгөж хоёрын даваа явж ийн гэж шүү дээ. Йоо, цаашаа нэрээ үзүр төрөө хүртэл мөө хоол байна. Лээ юм аа. Тэгтээ энэ хөлбөмбөг шүү дээ. Монголчуудад тэр нэг болцооны тохиромжтой спорт байна. За нэгдүгээрт шүү дээ. Энэ амар уддсан юм байна. Яг л бүх. Манай бүх ч зүгээр салахгүй шүү дээ. Өдөржин болчтой шүү дээ. Энэ яг ижлэх шүү. Өдөржин ингээ бөмбөгний хараас гүрч гэж шүү дээ. Ядаргаатай хонор шүү дээ. За тэр талаараа монгол хүний сэтгхүүд бас таарж шүү. Хоёрдугаарт энэ хөлбөмбөгч нь дов жалганы үзэл ихтэй юм аа. Яасан 9 ч дөрүүд юунууд ч гэнүүд хоорондоо бие биендээ хожигөө зодтолтоодох. Манай монголчууд чиг дов жалгаараа талцах дуртай хүмүүст л бас нэн тохиромжтой спорт байна шүү. 3-дугаарт энэ хөлбөмбөгч их болцооны хэмнэлттэй спорт байна. Нэг хитэн бацааны дунд ганц бөмбөг тавьж өгөл болоо. Өөр юу ч хэрэггүй. Манай бүх мөхчин бол бас зодог шуудаг муудаг авах сая төгрөгөө бас чанга штэ. Хөлбөмбөг бол дунд нь ганц 15 мянган бөмбөг тавьж өгөл бүсрүүн төшөөлөө байна. Тийм ээ? Тэгээ манай дэмар газар байхгүй гэх биш. Япон солонгос шиг хаасаагүй газрын дундэр бөмбөг тавилаа тэгээ амбардлаа. Их хөгжих боломжтой спорт байна. Дөрөвдүгээрт нь бол бас нэг тийм учир зүггүй нуруу туруу шаардаад байхгүй юм аа. Тэгээ манайхан ч бас сакс макс регби юу ч үлээ тэргээр чинь бас нэг жоохон жижигдээд идэв шүү дээ тийм ээ. Хөлбөмбөг дээр бол нэх айхтар жижигдэхгүй юм. Муу Япон солонгос хятад тоглоод байгаа чинь тэдний хажууд чинь хаан заан шиг юмуд байж байгаа юм чи тийм ээ. Яг л гоё тохирохоор байна. 5-дугаарт энэ хөлбөмбөгийг ингээ ажиглаад байхад хов хүний тийм бие дааж шийдвэр гаргах чадвар их шаарддаг спорт байна. Тийм ээ? Бөмбөг панк ганцхан өөр дөр нь л ирнэ тийм ээ. 3 хүний дунд нэг бөмбөг ирэхгүй өөр дөрөө ирнэ. Тэрнийг аваад араас нь гүн тийм ээ. Энэ суурь иргэншилтэй хүмүүс ч юм бол яадаг вэ гэхээр хэдэн мянган жил боол зарцсан эзэн боолын харьцаанд явцсан нөхдүүд байхгүй. Эзэн байхгүй, офицер байхгүй бол тэгэл айрам тэр чигээр ядуулна. Эзэн байхгүй бол тэгэл шууд ард иргэдэнд буугаад өгчнө. Тийм соёлтой нөхдүүд байхгүй бид нар чинь. Монгол хүн бол эсэргээрээ тийм ээ. Хөдөө тэгэл ганцаараа хондоо явна шүү дээ. Өөр арга байхгүй шүү дээ. Тэгээ бороо оржуулна, цас оржуулна, чон дайржуулна, юу ч болж болно. Тэгээ хов хүн өөрөө шийдвэр гаргана. Хөлбөмбөгч яг тэгж байгаа. Пак бөмбөг хүрээл тэрэнгүүт тэрнийг те өөрөө яах вэ? Дамжуулах уу, зөхөх үү? Тийм ээ, араас нь гүөх үү? Тийм ээ. Яг өөр төрөл бүх юм нуруунд дээр бож байгаа байхгүй. Яг монгол хүн тохирохоор юм байна. Монголчууд чинь энэ дээрүүдийн байлдаанд яагаад амжилт олдог гэсэн гэж. Энэ суурь иргэншилтэй улсууд чинь хөрхий дарга нарын алчгаар л тэгэл айрам нь богоо өгчдөг гэсэн байна. Монгол хүн чи яагаад сайн байлддаг гэсэн гэхэлэр ганц хүн үлдсэн байсан ч гэсэн сэтгэлгээ ямар нэг юм сэтгээ гаргаж ирэл тэгэл байлдаад иддэг гэсэн байна. Тэгээ бууж өгдөггүй, олддоггүй. Тийм ээ, хэсэг тавуулаа, аруулаа байж л байлдаа яваад идэг. Яг энэ хөлбөмбөг бол боломжтой спорт байна монголчуудад. За 6-дугаарт нь манай энэ спортын салбар чинь дандаа нэг тийм халамжийн системээр явдаг байхгүй. Дандаа халамжч төсвийн мөнгнөөс мөнгө авч Монгол улсынхаа баялагийг авч тийм ээ. Тэгэл ингээл гадаад дотор зугаалж муугаалал тэгэл нийтээрээ пялуулаад ганц 2 медаль аваад болов. Энэ хөлбөмбөгөр чи харин хүн амтан бэлдээд ганц 2 хүн яачих юм бол эн чинь амар мөнгө болох юм шүү. Бараг л жил нэг 10 хөлбөмбөгчин бэлтчихэд бараг манай Монгол улсыг яачих юм шүү. Дижиж юм шүү. Нэг өнөөдөр нэг Орналдо ч нэг чөрийсэн сайрын хөлтэй юм. Тэр чин тэрбум доллар олж ийн гэж шүү дээ. Тэгэхээр ч нэг Орналдоор хуур нэг сайрын хөлтэй нэг 10 нөхөр бэлтчихэд 10 тэрбум гэл Монгол улсын эдийн засгт тэнцэж гэнэ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ одоо энэ спортын салбарыг энэ халамжийн тогтолцооноос салгаж бас нэг энэ улс орондоо тийм ээ 5 цаас олж ирдэг болох хэрэгтэй байхгүй. Энэ бол монголчууд их боломжтой спорт байна. За 6-дугаарт нь бол зай талбай сайхан томтой тийм ээ. Бид нар чинь бол нэг тийм нэг давчуу юмд өсөөгүй нэг жоохон зай томтой талбайд өссөн болохоор бас нэг тийм давчуу спортууд чинь монгол хүн тохирохгүй байхгүй. Хөлбөмбөгч сайхан цэлийсэн тал дээр сайхан.
гэмн нэг юм өшгөлхөл жоохон хэцүү болохоос биш. Бусдаар их боломжийн. Ер нь монголчуудад тохирсон спорт биш. За тэгээд төгсгөлд нь хандаж хэлэхэд ер нь энэ 10 жилийн болон ихтэй сургалтын энэ биеийн тамирын хичээлийг хасчул яадаг. Оронд нь хөл өмбөгийн хичээл оруулчвал. Бид нар бол нуугаадах юм байхгүй 10 жил ихтэй сургалт биеийн тамирын хичээл гэдэг нэг юм орж исэн. Тэрнээс одоо нэгч сурсан юм байна уу? Хөлөмгийн дүрм гэж юм байдгийг, сагсан бөмбөгийн дүрм гэж юм байдгийг, ингэж шидэл энтер гэж юм хийдгийг, алхамт гэж юм байдгийг, бие ингэж халаадын, ингэж ундгийн, ингэж хүн зөгтгийн ч гэдэг юм одоо хүнд хэрэгтэй юм биеийн тамирын хичээл дээр ер нь 10 жил дээр сурсан хүн байна уу? Нэг ч байхгүй шүү дээ. Тэрний орн энэ биеийн тамирын хичээлийг хөлөмгийн хичээл болгочмоор юм байна. Тэгээ улс даяараа сайхан хөлөмбөг тоглоод тэгээ нэг хэдэн хүүхдүүдийг гадаад руу явуулаад бас нэг хэдэн цаас олуулж ирэлээ тийм ээ. 5 цаастай болъё л донч. Зүг. Угаасаа нэг тийм нэг цаг бүгэлсэн ямар ч хэрэггүй хог шиг биеийн тамир гэдэг нэг хичээл тийм үстэй. Биеийн тамирын багш нар гэдэг нэг ямар хамаад байдаг. Дандаа манай хамаатнууд байгаа шүү дээ.